Монголын хамгийн анхны регги фестивал ингээд түүхэн үйл явдал болж байгаа сэтгэл хангалуун байна. Яг Low Scratch гэдэг өөрөөсөө хэлсэн байхээр UB маань одоо үүсгэн боловсраад 4-5 жил дээр явж байна. Тэгээд энэ хугацаанд болохоор зөвхөн регги хөгжим гэхээс илүү энэ регги хөгжмийн цаатлын утга философиг гэхдээ амьдралын маяг болохоор илүү зорж байгаа. Регги хөгжим бол үзэл санаа байхгүй юу? Цэвэр үзэл санаа. Тэгэхээр энэ хөгжмийн сайхан гоё өнгөөс гадна үзэл санааг толгойлъя. Үзэл санааг шеэрлэе гэж бодсон. Чивийн бос зүйлийг ихтэй хийх ямар вэ? Эвидемо эжиг минийг самарчтэй хийсэн үлээ бүх цаашоо хийсэн таны тэнхүүс шоу цухурч бэн бүх шарах бүгдийг аваач шахах цусби үрдийн тамаач Чанрагэсэн атус үхэх ялтай тэнэг малууд oh no хилих хугаргоо хэбалайзе хэбалайзе Хөрөнгөний үрж үхэгтэн бай зүгчин дөрүүч хэвэн бос зүйлийг ихтэй хийх ямар вэ every day heavy is the healing of nation every day alcohol the distraction every day Хамгийн гол нь ирсэн байгаа хүмүүс бүгдөө жаргалтай байна. Ирсэн манай артистууд бас бүгдөө жаргалтай байна. Тэгээд хөөрхөн байна. Хамгийн гол нь хөгжмийн маань хот цаад хот философи юу гэхээр хүмүүсний нэгийг хайрлах, байгальтыг хайрлах, энэ дэлхий дээр урт хугацаанд наад жаргалтай амьдрах гэдэг үзэл бодлыг байдаг. Тэгэхээр энэ зүйл маань одоогийн энэ нийгэм толгороод байгаа даалгын гамшгууд байна. Тэгээд дэлхийн дулаарлаа энэ зүйлийн төлөө регги сонсдог хүмүүсд маань жоохон ч гэсэн тус нэмрээ оруулъя. Байгальтаа аль болох чадах бүхнээрээ туслая. Тэгээд бидний чадах юм юу юм бэ гэхээр бидний мэдээж дуу. Тэгээд дуугаа бид нар хүмүүст хүргэе. Тэгээд нэг арга хэмжээгээр ингээд энийг дуу хүргэж байгаа. Мессеж маань нэгж байгаа бүх хүмүүсээ ураад нэг өдрийг ингээ хайраар түргээд өөр түнд нь бол байталхийдээ чадж байгаа бүх юмаа өгөөд гэсэн ийм зорилгоор тийм нэг арга хэмжээ гэрнэсгөө байгаа юм. Одоо харин ажил дутуу байна, болоог байна. Фестивалынхаа жинхэнэ утгаар сайхан vibe-ыг авч дуусгаад 20 жилийн дараа бас 20 жилийнхаа ой хийгээд сайхан сууж ийн гэж бодож байна. Хэрвээ чи регги сонсдог, регги дуртай байх юм бол нэг ая аваад тэрнээрээ ингээд дуу зохиогоод үз. Магадгүй чиний дотор байдаг хүн чинь регги байх ч юм бол чи хичнээн өөр урсгал сонсдог байлаа ч гэсэн. Тэгэхээр эргэжлийн фестивал дээр бид нартай хамт гарч болно шүү дээ.